Тийм л баг туу. Энэ сүүлийн үед яриад байгаа энэ хуримтлалын бүлэг гэдээ бас нэг юм яриад байна. Сонсов. Үгүй. Юу гэж? Сонгуулийн сурчлагаанд зориулж мөнгө төгрөг хоригдлуулна гэж нэг үү? Биш. Тийм юм биш юм бэ. Ингээд хүмүүс чинь годамжаараа нийлээд нэг 200 300 төгрөг нийлүүлж хагаад тэгээ хашаа хороогоо янзлаад өдөр чи их юм хийд юм бэ. Хөөхөн юм хийгээд хүүхдийн тоглоомын талбай хийцэн байгаа юм чинь. Би харин нэг тэгээд тэрийг ингэдэг юм бэ. Нөгөө хороон дэмжээд тэгээд сайн хийж байгаа хүмүүсээ дэмжээд зээл тусламж өгдөг гэж шүү дээ. Харин дээр чинь болж байгаа байхгүй. Би харин нэг нэвтрүүлэг сонсч ирсэн юм аа. Хөдөөгийнхэн бол болж байна. Харин хотынхан дээр энэ дарагт харах уу? Гээ бүтэж бас. Тэгээ манай сая нэг хорооныхан чи ингэж ярьж штэ. Байраа засаад. Тэгээд подизо засаад. Тэгсэн чи хажуу талынх нь байрууд нь бас нөгөөдөгтөө атааргаад эсвэл хамтарч хий гэж хоорондоо ярилцаад. Тэгээд бид нар чи нийлээд бүр байраа янзлсан гэж штэ. Тийм бизнеснуудаа янзлаад. Одоо ч нэр нь төсвийг яг тэр орон нутгийн засаг захиргаанд нь олгодог болсон шүү дээ. Ийм тохиолдолд бол наадах ч харин юм хийх боломжтой байхгүй юу? Харин тийм ээ. Эний чинь л одоо манай ажлын нэг хүүхэн шууд ардчлаа гэдэг байгаа шүү дээ. Гэдэг бас байж болох юм л да. Ер нь уг нь энэ хөдөө орон нутагт бол зохиж болох юм. Зүгээр харин хот орон газар энэ болох уу? Үгүй ер нь гайгүй ер нь л боломжийн ажил юм билий. Тэгээ яах вэ? Манайх ч одоо гэр хороолтойгоо холилдоо. Ингэсэн болохоор бас нэг 200 300 төгрөг гаргаж чадахгүй хүмүүс байна. Хэцүү л байна бас. Харин тий. Манайхан чинь ер нь дандаа дээрээс юм гоогаад байдаг байхгүй. Уг нь бол муухан гэж байдгүй. Хүн өөрийнхөө супер эгог жоохон дарчих юм бол болдог байхгүй. Тэр нэг Америкт цагаачаасан Оросын цагаач тэр Айн Ред гэж зохиолж. Яг наад супер эготой чинь холбоотой тийм асуудлаар ном бичсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь бол одоо дэлхийд маш их гүйлгээтэй. Тэр номон дээр нөгөө Орос хүүхнүүдийн тэр шуналтай атаархуу бие тоосон тэр зан чанарыг бичсэн байдаг байна л да. Тэгээд ер нь Орос хүүхнүүд ч их шуналтай шүү. Харин тийм ээ. Тэгээд дээрэс нь их атаархуу. Нэг гайгүй юм зүүчгээр л тэгээд хоорондоо атаархалцаад өгөхээд өгнө. Стop галзуу. Гэхдээ ер нь тэр атаархуу хүүхнүүдийн эготой холбоотой энэ ном чинь бүр дэлхийн хамгийн гүйлгээтэй ном болоод байна шүү. Эртөө нэг танаа тоной гэдэг нэг нэвтрүүлэг харж байсан чинь аль үед чимтэй нэг атман байсан гэдэг нэг нөхөр. Энэ олон замаас хамгийн сайхан зам нь гэртээ харих зам гэж хэлсэн баг. Асал мундаг хэлсэн байгаа шүү. Сайхан л үг хэлсэн бэ. Утасч. Байна. За. Огүг. Танаар штэ. Тэр хандив мандива өөрсдөө өгцөө. Өгөө. Би альч намын гишүүн биш. Хэн? Би тань. Наадах шиг байна штэ. Яг үнэндээ хахуул гэсэн үг штэ. Хахуул. Би утсыг нь бол мэднэ. Би та нарт утсыг өгье. Та нар өөрсдөө ярьцгаа зүгээр. Би юм чирээс оролцмооргүй. Үчэ. Зүгээр. Чи бас юу болчиход байгаа юм бэ?
Энэ одоо байлдан дагууллал гэдэг юм. Үзэгчтэй алж хидаад байгаа юм хайшин. Би ерөөсөй ойлгохгүй байна. Аа? Олон хүнд алдаршиж гин гэсэн үг шүү дээ. Энэ сонгуульч харин жинхэнэ байлдан дагуулдаг юм шүү. Наад ч л харин өстө үнэн үг байна да. Энэ утвал сайд хэр хүн бол Надад нэг тийм иршүүд санагдаад идэг шүү дээ. Би юу нэгж боддгийм аа. Улс төрд байгаа эмэгтэйчүүд нэг гоё тийм нийгмийн тэ эмэгтэй хүмүүсийг төлөөлж байж байгаа учраас нэг гоё эмэгтэйлэг нэг тийм одоо юу гэх юм тийм аас гэж би боддог. Нэг иршүүд байхлаар чинь эрэгтэй хүнээс ялгархгүй нэг эвгүй юм шүү. эмэгтэй хүн чинь эмэгтэй хүнтэй санал өгдөг юм шүү. Тийм үү? Нэр тийдэг баха те. Гэхдээ тэгээд энэ айл гэрээ чи эзэн эр хүн л гэдэг үстэй. Тийм шүү. Эмэгтэй хүнээр удирдуулна гэхээр манай гэрийг харж байгаа үстэй. Би сүл ойлгохгүй юм. Мэдхгүй улс төрчин ер нь хэцүү юм аа. Энэ Герман солонгосчуудыг л дуурайж авахгүй манайхан даган дуурай дуртай хүмүүс шүү дээ. Хин бэ? Харин хүрлээ шийдстэй. Тийм л үү? Цаалаа. Сайн л шүү цай. Дэш. За, сайн уу бүхнүүд ээ? Явсан ажил бүтэмжтэй. Тавгүй. Сайн чи таа чи яасан? Дүнсгэр дүүхэн байх юм бэ аа? Бүх юм ок болсон. Бараага авчихсан. Нэрээ юу? Тийм үү? Тэгэлгүй яах юм бэ? Тэр нөхөрд би нэг жаах өртөө. Тэсэн чи уухантас очиж нөгөө барааг чи авчихч. Эсвэл нь бай. Тийг хинч хөдлөхгүй. Харин гайлын татвар бас гэдэг нэг хідэн төгрөг гарсан юм байна л да. Тэрний яг одоо бараага заргал төлчихнэ үз. Тийм ээ. За энийг бужигнаад хурдхан шиг намжаасаа гэлээ. Сонгуулч өнгөрөг тэгэл дараад нь хэдүүлээ. Шуурууж гарна да, тийм ээ? За ашгүй. Битээр яах вэ? Хийх юм хүмүүс. Хүзрөөр мэрглээ сууж илаа. За, та ч одоо тэгээд мэрэг төлөгч болсон юм уу? Зүн бэлгийн тулаанд хүчээ үздэг юм лөө. Нэр тэнсэн маа юу болж байна? Тий, тэр жахан асуудалтай байна. Би хамаагүй л дээ тэрэнд. Гэхдээ нэг өөр асуудал бас байгаа юм шиг байна шүү дээ. Ажлаа хийж байгаа юм уу? Хийгээгүй. Энэ 2-7 хоногийн дараагаар энэ шийдэгчих байхаа да. Сэжигт ингээд асууж байгаа юм байна. Хоригдсон юм уу? Үгүй. Сэжигтний 14 хоног гэж байдаг байхгүй юу? За. Сэжиглээд тэгээд зүгээр болвол тэгэл болоо. Хоригдсон гэсэн үг үү? Үгүй дээ. Яг үдэ жах удаашраад байгаа ийм л байхгүй да. Мөнгөний асуудал болохоор бас ингээл орооцолтол тэгэл дахин асуудал ингээл байгаа юм байл л дээ. Би санаа зовх юм байхгүй. Чи хоол идсэн үү? Би нэг хоол хийгдэх юм уу? Хэрэггүй. Би одоо энэ танаа энэ хажуудлын ресторанд нэг хүнтэй уулзах хэрэгтэй. Тэнд баг хоол идчих واخ. За би чи яваад нэг хүнтэй уулзаад. За би утгагүй.
Уухан байгаагүй шүү. За би нэг матрик. Дэги. За яасан бэ? Чи хүй чи яга хүний цэн ухаад байгаа би. Чиний хараач ээ. $4 байна гээ оддоо. Хүй чи над мөнгө биш. Ийш тавиач над хүний цэнг. Юунаас нь айдгийн? Юм болоо. Цаадарч орж ирэхээр асууя. Их залгатаа цаадар уу? Юу цаадгүй. Юу гэсэн үг юм бэ эн чинь? Бүүн үрширэнд орчоод аль уцаад өгөлдөө. Чи юунаас яагаад байгаа юм бэ хаашийн? Ядаж чи байрныхаа мөнгө төлөвлөлтөө энэ үр зээлээ төлөвлөлтөө. Йоо, ямар ч мөнгө юм блэ? Би нэг итгэхгүй байсан юм аа. Миний найз зүгээр үү? Хайна. Зүгээр үү миний найз? Яасан юу болсон? Найзтай ярил та. Гэрийнхэн зүгээр эзтэй. Тэгээ? Чингээ? Хэрвээ найз нөхчхөл миний араас харамсах хүн байгаа болов. Юу яриад байгаа юм бэ ойноо? Юу гэж миний найз хүчийдгийг? Яс юу болсон бэ? Ярьж л даа тхүү. Би жирэмсэн юм шиг байна. Хинээс вэ? Хинээс вэ ойноо? Миний найз арай тэр өдөр ятата хамт тончсон юм уу? Чи чинь өмнө сая танилцсан үсттэй. Үгүй одоо яах юм бэ? Тэ яа гэж бодож миний найз? Мэдээгүй. Чи шинжилгээ өгсөн юм уу? Шинжилгээ өгөхгүй л дээ. Гэхдээ л тийм юм шиг санагдаад. Би одоо яах вэ? За миний найз гэж юу? Би юу заа юу? Этад хэлсэн чинь итгэхгүй байна. Би яах вэ? Хойлоос эмнэлэг ор шинжилгээ өгөх үү? Айгуул үгүй ч юм бэл яаж мэдлээ? Тийм байвал яах вэ? Тийм байвал уу? Хийж автаа хэлсэн юм уу? Би яаж хэлэх? Хойлоо юу ч гэсэн эмнэлэг ороо шинжилгээ өгöd дараа нь яах ихэ шийдэх үү? Ээж автаа чилээ. Тэхүү. Байгаад. Бити юу? Бити.
За яасан дүү? Энэ таны дөрвч мөн биз дээ. Мөн бай. Би харин дэлгүүрийн хажууд өвчихт нь олсон юм аа. Би доторх юмны хөдөлгөөг байгаа шүүха. Чек ч байгаа байлаа. Яшгүй гэж. Ямар бүрэн байгаа цахаа. Баярлалаа мэд. Би бүр өнгөрлөө л гэж бодож ирсэн шүү. За. Би дүүгээ шагнаа. Шагналгүй яах вэ? Үгүй ингэхэд миний дөө. Энэний талаар хүн амтнд яриаг үстэй. Сэтгүүлч та нар ирнэ. Юу ч хийж магадгүй хүмүүс шүү. Аа? За юу гэж дээ яхаа. Та намайг битээ буруугаар бодоо. Би тэгж хүн амтны мөнгө төгрөг авч явдаг ч хүн биш. Тэгэлгүйтэй энэ чинь. За. Дүгний хичээл суулга сайн биз дээ? Сайн. Миний дөө. Чи энийг олж өгснөөхөө шагнал тэгээд ахаасаа хитэн төгөр авмаар. Нуулгүй хэл. Ахан шагнаа. Шагнасан шиг шагнана шүү байна. Үгүй. Юу. Тэгвэл одоо өгөх хүний сүжигл мэдчихтэй. Би ах вэ зүгээр энийг олсон шүү дээ. Гүй тэр. Хариулж байгаа хариултыг хараач. Айхтар зүйл юм. За. Чин. Зэно. Юу ахт нь одоохондоо олигтой мөнгө хаалга. Ингийн хараа миний дөө. Магаш хан чек банкнд солиулаад тэгээд өгөө шагнаа. Ганц $2000 биш. Ахын шагнуулыг ахиун шиг мөнгөөр шагнана шүү. Тэхүү. Гэха та өөрөө л мэдэхгүй дээ. За. Ахын үнэхээр чамд баярлж байна. Гэха танд харин баярлаа. За, миний дүү тэгээд юу идэж юмар байна? Ахын дайлна. Эли баримэнэ. Найц. Хаваад утж байгаа юм биш үү? Чи танаа найз биш юм уу? Юун тоглоом бэ чи? Үгүй би мэдэхгүй ш тахаа. Юу нэ? Цааш нөгөө хүн амтэн цуглуулав. Зүг зэрэг боссон байна дүн мөчөө